тооцох арга. Миний бие гойлог оршихуй нууц буюу ямар нэгэн хориггүйгээр турхан номон дээрээ калори хэрхэн тооцох талаар тодорхой бичсэн байдаг. Одоо давчилсан байдлаар калори хэрхэн тооцох тухай ярьж өгье. Энэ тухай би зөв хооллолт 1, зөв хооллолт 2 болон суурай зөв 50, үндсээ зөв сайн торд гэсэн видео хичээлүүд дээрээ маш тодорхой ярьсан байгаа. Ялангуяа зөв хооллолт 2 хичээл дээр калорийн тухай маш тодорхой дурдсан байгаа. Хэрвээ та миний хичээлийг анх удаага үзэж байгаа бол эдгээр видео хичээлүүдийг үзхийг зөвлөж байна. Одоо цаашаа явцгаая. 100 кг жинтэй хүн жингээ нэмэхгүй, хасахгүй, яг хэвээр нь барихыг хүсэж байвал 2600 ккал өдөрт идэх хэрэгтэй байдаг. Харин жингээ нэмэгдүүлэхийг хүсэж байвал үүнийгээ 10-аас 15% нэмэгдүүлэх хэрэгтэй. Жингээ хасахыг хүсэж байвал 10-аас 15% харавдуулж тооцсон калориор хооллох хэрэгтэй гэж зөвлөж байна. Хамгийн гол нь хоолныхоо орцыг тодорхойлохдоо зөв хооллолт 2 хичээл дээр заасан шиг тэнцвэртэй байдлыг барих хэрэгтэй. Жишээ нь өдөрт хооллох калорийн 60% нь нүүрс ус, 30% нь уурга, 10% нь өөх тос байх шаардлагатай. Үүнийг зохистой харьцаа гэж нэрлэдэг. Эхний суурь тооцооллыг иймэрхүү маягаар тооцож гаргаад 2-7 хоног тутам өөрийнхөө жин хэрэг нэмэгдэж эсвэл хасагдаж байгаадаа дүгнэлт хийнэ. Хэрвээ 7 хоногт жин чинь 5 кг-аас их хасагдаж байвал хоолныхоо калорийг бага зэрэг нэмнэ. Харин жин бараг хасагдахгүй, маш бага хасагдаж байвал хоолныхоо калорийг багасгах нь байна. Гэхдээ дээр дурдсанчлан зохистой харилцаагаар хасж эсвэл нэмнэ. Иймэрхүү маягаар 2-7 хоног тутам хоолныхоо калорийн хэмжээг нэгтлэн өөрчлөх шаардлагатай. Хүн бүрийн хоол шингээх чадвар, хоолны дэг зайг янз бүр байдаг. Мөн тухайн өдрийн ачаалал, тухайн өдрийн сэтгэл санааны байдал, тухайн өдрийн цаг агаарын байдлаас шалтгаалan калорийн хэмжээ өөрчлөгдөх магадлалтай. Тийм болохоор яг танд таарсан калорийн тоо хэмжээ гэж байхгүй бөгөөд үүнийг дээр дурдсанчлан өөрийнхөө жинтэй уялдуулан хянаж авах шаардлагатай байдаг. За миний хичээл таалагдсан бол лайк, таалагдаагүй бол дизлайк, олон хүнд энэ мэдлэг тус болоосоо гэж хүсэж байвал шеэр хийж түгээнэ үү. Гойлог оршихуй нууц төслийг санаачлан хэрэгжүүлэгч Монголд анх удаа жингээ хасах асуудлыг өөр өнцгөөс, зөв өнцгөөс, ойлгомжтой өнцгөөс хүмүүст тайлбарлагч итгэл та нартай хамт байлаа. Миний утас 99 10 58 54